Ерөнхий сайд түүний кабинетийн шинээр томилогдож байгаа сайд нарт амжилт хүсэж баяр хүргэе. Наранбаяр сайдаас надад асуулт байна. Засгийн газрын 321-р тогтоол 2021 оны, 2024 оны 102-р тогтоол, 2025 оны 215-р тогтоол. Орон нутгийн ихтэй сургууль сурж байгаа оюутны сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх тухай тогтоол хоорондоо зөрчилтэй хүчин төгөлдөр 2 тогтоол байна гэдэг асуудлыг би танд тавьж ойлгуулж хэлсэн. 4 сарын 30-ны өдөр хойд бүсийн зөвлөгөөн дээр иргэн Эрдэнэ улааны асуусан яг энэ асуултанд та энэ асуудлыг шийднэ гэж хариулсан. Харамсалтай нь 25 оны 215-аар та энэ асуудлыг засгийн газрын барьж байгаа бусчилсан хөгжлийн бодлогынхаа эсрэг, орон нутагт ажиллаж байгаа ихтэй сургуулийнхаа эсрэг, орон нутагт сурж байгаа оюутнуудын эсрэг гаргасан. Энэ 50% өнгөлтийг хүчингүй болгосон. 600 гаруй оюутан жилдээ энэ орон нутагт сурч ирсэн. Ядаад энэ тогтоолт чинь итгэж найдаад элсчихсэн хүүхдүүдийг төгсгөж болоогүй юм. Энэ бусчилсан хөгжлийн бодлого муу юм уу? Төр засгийн бодлого ийм уймраа байж болт юм уу? Тодорхой хариулт өгч. Яг энэ бусчилсан хөгжлийн зөвлөгөөний үеэр Эрдэнэт медикал эмнэлгийн асуудал хөндөгдсөн чинь бүрэн гişүнэ. Би санал гаргасан. Эрдэнэт медикалыг хойд бүсийн хавдрын төв болгож хавдар судлалын үндэсний төв болгох шийдвэрийг тухайн үед засгийн газар гаргасан. Тогтоол нь одоо болтол гараагүй байна. Энэ асуудлыг та мэдж байгаа юу? Энийг анхаарч ажиллаж өгч. Хэд хэдэн санал байгаа юм. Өнөөдөр бид нар эдийн засгийн нөхцөл хүндэрж байгаа талаар ярьж байна. За энэ хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд эдийн засгийн хөгжлийн яам, аж үйлдвэр эрс байлгийн яам, сангийн яам яг нэг механизм шиг ажиллах ёстой. Төлөвлөж байгаа, мөнгө олж ирж байгаа, зарцуулж байгаа 3 үндсэн субъект өнөөдөр та гурав дээр Монгол улсын эдийн засаг тогтож байгаа шүү. Аж үйлдвэр эрс байлгийн яам зөвхөн уул уурхай яам биш ээ. Аж үйлдвэрчлэлтийн бодлогыг авч явах ёстой. Хүнд хөнгөн үйлдвэрийн асуудлууд. Уул уурхайгаас орж ирж байгаа энэ орлого дээр тулгуурч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж иж эдийн засгийн өсөлт өнөөдөр өрх болгонд хүрнэ. Энэ тал дээр бид нэр уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас өнөөдөр 14 мега төслөө манай эдийн засгийн хөгжлийн яам энэ тэндээс асууж сураад асуусан асуултад хугацаанд нь хариу гаргаад өгч чадахгүй мэдээлэл нэгтгэж чадахгүй өнөөдөр хүртэл сууж байгаа. Би 1 минутаа нэмээд авч дарга. Тийм учраас энэ яамны уялдаа холбоог хангаж богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг гаргахын тулд энэ 3 яамны ажлын уялдаа холбоог нэгтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа шүү гэдгийг хэлье. Хоёрдугаарт эрхэм сайд нар ажил ихтэйг ойлгож байгаа. Гэхдээ улсын хурлын гишүүдийн хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, энэ бүрийн эрхийг хэрэгжүүлэх ажилд хүндэтгэлтэй хариуцлагатай хандаач. Улсын хурлын гишүүн хууль санаачлах хэрэгтэй, хуулийн төсөл өргөн барьдаг. Засгийн газар дээр энэ хуулийг манай салбарын яам оруулж ирэх гэж байгаамаа. Төсөлнч бэлэн болоогүй байхад дэмжихээс татгалцсан саналыг өгдөг. Яагаад 2 хууль санаачлах эрхтэй субъектүүд хоорондоо яриад энэ асуудлаа нэгтгэхэд оруулж болохгүй татгалзаж хариу өгч байгаа юм бэ? Улсын хурлын гишүүний хууль санаачлах бүрийн эрхэд талдаж болохгүй шүү дээ. Яамны сайд нар би 2025 он гарсаар нэг асуулга, 2 асуулт, 2 албан бичих хүссэн бичиг явуулсан. За Пүрэвсрэнгийн Наранбаяр гишүүн хариулт өгье. За баярлалаа. Энэ тэр бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөний үеэр эдгээр ярьсан зүйлээ санаж байна уу? Тантай ярьсан зүйлээч маш сайн санаж байна. Тэгэхээр энэ нэг нийгмийн халамжийн тухай хуулийн заалт энтэй холбоотойгоор хуульд авсан юм журам бид гаргаж чадахгүй ийм л юм болчихсон. Юу гэхээр яг уг нь бол ингээд орон нутгийн ингээд ихтэй сургууль суралцах юм бол хөнгөлт үзүүлээд тэгээд 100% итгэлтэйгээр сурах боломжийг бий болгосон боловч нөгөө талдаа тэр нийгмийн халамжийн хуульд байдаг тэр заалтууд өөрөөр хэлбэл нийгмийнх нь одоо халамжийн хувьд заавал одоо халамж авдаг ийм байвал одоо ийм 100% хөнгөлт үзүүлнэ гэсэн энэ нэг амжиргааны төвшний ийм заалт орж ирсэн. Энийг бол хуулийн заалттай учраас бид яаж чадаагүй. За тэгээд энэ 215 дугаар тогтоолоор одоо бид шинжилэн баталснаар бол 102 дугаар тогтоол нь хүчингүй болоод
За энийхээ 9 дугаар зүйлд бол орон нутгийн үйл ажиллагаа, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмч сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн 50% хөнгөлт үзүүлэх асуудлыг тусгаад өгсөн байгаа. Тэгээд 50% дээр зээл аваад бас сурч бас болж байгаа. Нэг ийм нөхцөл байдал үүссэн. За дээд боловсролын тухай хуулийн 4.1-ийн 7-д бол сургалтын төлбөрийн хөнгөлт гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн сурлагын амжилт төлбөрийн чадамжийг тооцож төлбөрөөс тодорхой хуваар чөлөөлөхийг гэсэн байна. Тэгэхээр ингээд хавтгааруулж олгож болохгүй болчиход байгааг бас танд ойлгуулъя. Засгийн газрын 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, магистр, докторийн үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид сургалтын хөтөлбөрийн хөнгөлт үзүүлнэ гэж заасны дагуу бол 50%-тэй тэнцэх хэмжээний хөнгөлт үзүүлэх санхүүжилтд бол за нийтдээ 22-оос 24 онд 7346 суралцагчид 11 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. За 25 оны төсвийн тухай хуульд бол энэ зориултаар бол 4.9 тэрбум төгрөгийг л батлаад одоо хэрэгжүүлж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр бид бол энэ одоо 24 онд бол нийтдээ 1853 суралцагчдад 3.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Гэхдээ энэ нь бол хэрэгжиж эхэлсэн цагаас хойш тусгаалan юм төсөв хянагдаж батлагдаагүй. Бид боловсролын зээлийн сан дээр үүссэн байгаа хэмнэгдсэн зардлаас нь бол ингээд санхүүжүүлж ирсэн ийм тал бий. Бас ингээд орон нутгийн яг хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулийн улсуудтай уулзахад элсэлтийн квотын асуудал бас хөддөг. Түүний зэрэгцээ төлбөрийн асуудлыг жишээлбэл ангаахын шинжилгээ ухааны харьяаны одоо дорн говьд байгаа сургуулийнхан гэхэд яг ангаахын шинжилгээ ухааны харьяа тэгээд дорн говьтой элстэй нэмэгдүүлэхийн тулд доогуур хямд үгээр өөрөөр хэлбэл илүү хямд нөхцлөөр ингээд оюутан сургах юм боломжийг олгооч гэдэг. Энэ мэнийг бол бид бас шийдэх боломжтой гэж харж байгаа. Ийм байдлаар элстийг нэмэгдүүлэх нь их чухал байна гэж ингэж бодож байна. Баярлалаа. За Жигжицүрэнгийн Чимбүрэн гишүүн хариулт өгье. За өөрөнд багшны тэр хэлж байгаа санал маш чухлаа. Энэ Медипас эмнэлгийг Эрдэнэтийн хөрөнгөөр босгосон их сайхан гоё эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн түвшинд ажиллаж чадах, үүнийг одоо бас энэ төвийн бүсийн хавдрын эмнэлэг болгоно гэдэг санаачлага бол их зөв байгаа. Тэгээд би юунаас засгийн газраас асууя. Энэ дээр анхаарал тавьж ажиллая. За Сандгийн Мемцэгт шүү хариулт өгье. Бямцэгт гишүүний микрофоныг өгье. За өөрийн төвийн гишүүнээс асуултанд хариулъя. Улсын их хурлын гишүүний санаачилсан хуулийн дээр засгийн газраас санал өгдөг. Өгөхдөө татгалзаж болно, татгалзахгүй дэмжиж болно. Аль ч тохиолдолд улсын их хурлын гишүүн хуулиа улсын их хурл өргөн мэдүүлээд хэлэлцүүлэх бололцоотой. Дэмжихгүй байлаа гэдэг нь одоо хэлэлцүүлэх дээр их хязгаарлаж байгаа гэсэн үг бас биш ээ. Ижил төсөлтөд агуулгахдаа, ижил төсөлтөд одоо зохицуулалтаа ийм хуулиуд байх юм бол засгийн газрын санаачилсан хууль, улсын их хурлын гишүүний санаачилсан хууль аль алиг нь улсын их хурл хэлэлц хэсгийг шийдээд хамтдаа хэлэлцээд явждаг. Ийм л зохицуулт байгаа. Тийм болохоор одоо улсын их хурлын засгийн газрын дэмжихгүй өгч байгаа санал нь бол улсын их хурлын гишүүний одоо хувь санаачлах эрхэнд халдаж байгаа, хязгаарлаж байгаа гэсэн үг биш ээ. Тэгээд энийг гишүүд манаас зөв ойлгоорой. 30 хоногийн дотор хуулийн хугацаанд саналаа өгөх ёстой. Тэр нь хэлэлцэгдэх ёстой. Санал өгөхгүй бол дэмжсэн тооцоо цааш хэлэлцээд явждаг. Ийм дэгт мөн асуулт мөн адилхан одоо хуулийн хугацаанд саналаа өгөхгүй бол хариуцлах хүлээнэ. За нэм усрын учрал гишүүн хариулт өгье. За энэ засгийн газрын бүдзүрэлтгүүний хуулийн заасны дагуу тэргүүн шадар сайд эдийн засгийн хөгжлийн сайдын одоо бас үндсэн өөрөг болвол улсын хөгжлийн бодлого болон макро эдийн засгийн төлөвлөлтийг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулах ийм одоо үүргийг хүлээдэг. Нэгсэндээ бол яг энэ эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн бодлого, төлбөрийн тэнцэл зэрэг энэ макро түвшний бодлогын зохицуултуудыг нь хийгээд нэг цонхоор харах энэ болцоог л олох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бол яг энэ уялдаа холбоог бол бид нар хангах дээр
бас алдаанууд бол гаргасан. Тийм учраас бол бид нар засгийн газар бүцүүлэлтгүүний хуулийн дээр бас эргэж харж өөрчлөлт оруулаад энэ 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлдэг дүгндэг энэ одоо бас зөв механизм руу чиг үүргийн хувьд бол бүрэн шинжилгээ хийж давхардлыг арилгах зорилгоор бол ажиллана. Энэ хүрээндээ яг хөгжлийн бодлого төлөвлөлт урт хугацааны бодлоготой яг өнөөдрийн макро одоо эдийн засгийн бодлогуудын уялдааг хангаад гишүүдэд ч гэсэн ийм нэг цонхоор харах бололцоог бол За, Дорж зүрэнгийн өөрөнтэй яг шин тодруулжсавь. Наранбаяр сайд би таны наад яриад байгаа хууль журмыг чи мэдэж байна. Тийм юм бол яагаад анхнаасаа хууль зөрчил тогтоол гаргасан юм? Хоёр дахь засгийн газрын тогтоолоор тэрийг өвчнгөө болохгүй яасан. Яах гэж ард иргэдийг одоо хуурч тэнд 1000 гаруй оюутныг тэгвэл ийм байдлаар одоо элсүүлчихэд сургалтын төлбөрийг нэмчихэж байгаа юм. Та яах гэж тэр бусчилсан хөгжлийн зөвлөгөөн дээр шийднэ гэж амласан тэгвэл хууль зөрчиж байгаа юм бол би асуулга тавьсан. Улсын хурлын гишүүний асуулгыг танд өргүүлсэн. За нэг хариу өгсөн болъё доо гэсэн бичиг ирсэн. Та ер нь тэр бичгэн дээр гарын үсэг зурхтаа харсан уу? Тэг ингэж хандмааргүй байна. Энэ асуудал дээр нийтлэг жишгээрээ эрхэм сайд нар маань ач холбогдол өгж бас анхаараасаа гэж хүсэж байна. Сайд нарын ачаал их байдаг бах. Гэхдээ та бүхний ард бүхэл бүтэн баг байгаа шүү. За, Ган зүргийн лувсан жимс гэсэн асуулт асууж үг гэлээ.